үргэлж залуугаараа могийн блог эхлэхэд бэлэн боллоо. Яагаад үргэлж залуу? Үргэлжийн мөнхөд хүн үргэлжээрээ залуу байх ёстой. Сэтгэл зүй хүртэл залуу байх ёстой. Яагаад гэвэл хүн өөрөө амьд, хүн өөрөө ирчтэй, хүн өөрөө хөдөлмөрч, хүн өөрөө сэтгэлийн таашаалтай, хүн өөрөө бүх хүн гэсэн бүх зүйлийг өөрөөрөө илэрхийлдэг. Хүн нас бол тоогийн учир утга нь юу гэхээр ерөөсөө хүн хизээч олсон мөнгөө, насан туршдаа олсон мөнгөө хүү имлэх зар, хүү имэнд зар. Яг энэ. За бас нэгэн зүйл гэхэд нас бол тоо. Үр хүүхдтэй битгий дараа бол. Үр хүүхд чинь ажиллаа хийх, үр хүүхд чинь хантай болдог. Зүгээр л дугаа явуул. Тэр л хамгийн зөв зам. Бүү садаа хий. Харин үр хүүхдтэйгээ найзуул. Тэгэхэд бол яах ёстой юм? Чи бид үргэлж залуугаараа байж л тэр хүүхдүүдийн энтэй тэнцэх болно. Ийм учраас үргэлж залуугаараа могийн энэ сайхан блог эрхэм үргэлж залуугаараа байхыг хүсдэг та бүхэн морилно гэдэг итгэлтэй байна. Үргэлж залуугаараа болондоо би хайрцдаг. Юу ч нуухгүй. Хэрэн хүнлэг байх ёстой. Юу ч нуухгүй. Тэр болгоныг залуучуудтай залуусаа дахихын байх хүн гэдэг хүн. Нэгэн тал амьдрсан бол амьдралаа битгий алд гэдэг талаас нь. Нэгэн амьдрах гэж байгаа бол чи гоё амьдрал, сайхан амьдрал. Хоёр биендээ гоё surprise болгоныг үзүүл. Хоёр биендээ хайр болгоныг хэлэх гэсэн. Үргэлж залуугаараа гин бас нэгэн мөн чанар. Хүний нутагт явж байхдаа үнэхээр надтай ижил төстэй болъё. Үнэхээр мөгийн шиг царлаг бай. Үнэхээр гэж бодож байгаа бол надтай хамтаа байгаа. Тэр хүний нутгаас яг өөрийнхөө загвараар та бүхэнтэйгээ энэ зэрэгцээ танилцуулах юм. Үргэлж залуугаараа болонд маань үргэлж залуугаараа байхад бол хүний нутаг тань мэдгүй болгоно юм. Хүний нутаг хэн бэ? Бид энд бол 50 нас үрлээ танхай эмхтэй танхай амьдралын ирчвчийг мэдэх хэн нөхцөлгүйгээр Монгол улс хэцүү байдаг. Хүний нутагт бол тийм биш. Яг тэр нас нь хамгийн гоё нас, хамгийн айлгүй нас, хамгийн алддаггүй нас болгоныг бид нэр мэдэрдэг, үздэг, хардаг. Тийм учраас хүний нутгаас яах ёстой гэхээр танин мэдхийг чи өнөөдөр хэн бэ? Чи өнөөдөр хэн байх ёстой юм бэ гэдэг ийм гоё мөн чанарыг ингээд танилцуулна. Хоол бол үргэлжийн мөнхөд хүн хоол идснээрээ яах ёстой юм? Хүчтэй, чадaltaй, тэмхээтэй. Хоол идэг бол уур хүрдэг шүү. Би нэгэн юм зүйлийг ярих. Хоол идсэн заяа. Уулын оройд гарахад юу ч санаа зовх юм байна. Хоол идэг хүн уулын билээс явахыг хүсэхгүй. Тэр яагаад гэвэл хоолны дуршлыг, хоолны сэтгэл зүй, хоол гэдэг юм ерөөсөө хүний хотоодыг хэрхэн сайхан баярлуулдаг үлээ. Энийг би гэртээ хилийн чамдад гадаа энэ болгон дээр би та бүхэнтэйгээ хоолоо хийж байна. Тэрэндээ хоолоо би заахгүй. Хоолн дундаа энэ амьдралын мөн чанар, амьдралын энэ амьдралын гоё болгоныг би ярих болно. Ярилцах болно. Мөн үргэлж залуугаараа би зочны ярилцлагатай. Өнөөдөр зүгээр мастер очоод би ярина. Өнөөдөр зүгээр гудамжинд явж байхдаа би хэн нэгэнтэй ер нь чи үргэлж залуу байхын тулд яах ёстой юм? Яг энэ тухай ярилцсан. Энэ дээр надтай хамт байгаарай. За ингээд үргэлж залуугаар булангийн түүх, үргэлж залуугаараа булангийн залуу байх. Үргэлж залуугаараа гэдэг ертөнцийн мөн чанарыг үргэлж залуугаараа мөгийг би та бүхэнтэйгээ хамтаа надтай нэгдээрээ. Welcome to my movie.